Ивентний эхлэл яг нэг тийм рекламны зураг авалттайгаар бол эхэлсэн байгаа. За тэгээд Tim Cook яг одоо оператор маягаар Craig Federighi ахраа одоо ингээ зааварчилгаа өгж байгаа маягаар бол эхлүүлсэн. Тэгээд яг инээдтэй хэсгүүд бол яалтчгүй байсан. Тэгээд WWDC Baby гэж бол эхэлсэн байгаа. Apple event дээр одоо F1 movie гэдэг одоо гарч байгаа. Тэрний одоо реклам нь бол хэсэг бол явсан. За тэгээд яг энэ хүү ивент дээр мэдээж хэрэг 100 болгон зохион байгуулалтад хөгжүүлэгч нарын энэ хүү ивентэн дээр дараагийн танилцуулга iOS, watchOS, tvOS, macOS, visionOS, iPadOS-ийг болоод ингээд ярихаар болсон. Craig ах ер нь бол дандаа л ингээд сүртөө орж ирдэг. Тэгээд нэг тийм формулагийн машин унчаад тэрэн дээрээс малгайгаа шидэж бол ерөөсөө өөрийнхөө тайз руу орж ирсэн. Тэгээд хамгийн ихэнд ял ярьсан зүйл нь болохоор Apple Intelligence бол байж таарсан. Хэлний сонголтын хувьд бол одоо нэмэгдэж байгаа гэж бол хэлсэн. Foundation Models Framework буюу одоо аппликейшнүүд дээр 3 дахь одоо third party applications дээр энэ хүү хэмэл оюун ухааны функцүүд маань одоо нэмэлтээр ингээд орж өгч байгаа гэдгийг бол дурдсан. Эргээд түүхийг жоохон сөхөж эхэлсэн. Тэр нь болохоор юу гэхээр iOS 7 дээр хамгийн анхны дизайны үед маш том өөрчлөлтийг бол авчирсан гэдгийг бол дурдсан байгаа iPhone 5s дээр тийм үү. Чип талаас нь ярихад бол хамгийн анхныхаа Silicon чипүүд буюу A6-аас өдий хүртэл A18 хүртэл бол маш их сайжирсан. Түүнийгээ дагаад одоо үйлдвэрлэлийн системийн боломжууд нэмэгдэж байгаа гэдгийг нь бол дурдж өгсөн байгаа. За тэгээд iOS 7-оос хойш ерөнхий яг адилхан байсан бол ингээд энэхүү одоо iOS 26 дээр Liquid Glass гэдэг одоо энэхүү шинэ одоо загварын зүйл бол ингээд орж ирсэн. Тэгээд энэ бол одоо ерөөсөө бүх үйлдвэрлэлийн систем доторх, аппликейшнс доторх бүх зүйлүүд дээр тусгагдаж болно гэд өгж байгаа юм билэ. Одоо камер, за ингээд дуудлага эрэх, хөгжим сонсох, lock screen, за тэгээд Safari дээр ингээд одоо кино үзэх, тэгээд одоо Safari-гаар одоо сайтууд руу орох, Notes application дээрх одоо тэр доотлолт нь байдаг тэр хуучны ингээд зооцсон тэр зүйл маань бас байхгүй болоод юм тунгалаг загвартай болж байгаа. Control center маань хүртэл одоо маш тунгалаг болсон байгаа. Тэгээд арт талынхын зүйл хүртэл нэвт харагдаж байгаа юм билэ. Light mode, dark mode, tint дээр одоо яаж харагддаг үлээ. За тэгээд нэмээд яг glass буюу liquid гэдэг одоо загвар буюу юм тунгалаг бас байдлаар нэмэлтээр бол харагдуулж болдог болсон байна. Энэ хүү тунгалаг загварын дангаж бол iOS дээр биш одоо iPadOS, watchOS, macOS гэд бүгдэн дээр нь бол тусгагдаж бол өгсөн байгаа. Ерөнхий аппликейшнуудын дизайн маань хүртэл ер нь бүгд өөрчлөгдсөн. 2026 оныг угтаж бол гарч байгаа учраас үйлдвэрлэлийн системүүдээ одоо яг өнөөдрөөс эхлээд iOS 26 гэд бүгдэн дээр нь 26-гийн тоо болно гэд авч явж байгаа маань. Тэгэхээр дараагийн 2026 оны 100 танилцуулагдах үйлдвэрлэлийн системүүд маань болохоор iOS 27, watchOS 27 гэх мэтчлэн бол явах нь байна. За яг утасны түгжээгээ тайлах гад яг дэвшлүүлэх мөчөд бол яг тэр одоо бөөрийн хитэр тунгалаг шилэн байдлыг нь бол илүү бол анзаарч болно гэдэг бол нэмэлтээр дурдж исэн. Тэгээд ерөнхий харагдцыг нь анзаарахад л ерөөсөө шууд iOS 26-ыг бол мэдгэдэггүйц бол байхаар юм байлээ. Тэгээд яг дэлгэцнийхаа зурган дээр юу тавихаас хамаарад цаг нь бол доошоо ингэж бүр сунж өгөх юм байлээ. Тэгээд тэр нь бол бас их гоё санагдсан. Тэгээд notification хэрвээ ирэх юм бол дэлгэцэн дээр notification дүүрээд ирэнгүүт тэр сунцсан цаг нь буцаж ингэж дээшилж бас ингэж өөрчлөгдөж байгаа юм байлээ. Тэр нь бол маш гоё санагцсан. Apple Music дээр артистуудын ингээд яг альбом зураг нь хүртэл юм одоо анимашн маягаар бол хүртэл харж болж байгаа юм байлээ. Camera application ингээд яг албан ёсоор бол бүр шал өөр бол харагддаг болсон. Яг доторх бүх юм нь бол яг хэвээрээ зүгээр яг харагдц байдлаасаа ялчгүй visionOS-с тусгал аваад одоо ер нь өөрчлөгдөө гэсэн таван мэдээ сүүлийн 2 жил явсан бол энэхүү одоо iOS 18 дээр биш iOS 26 дээр энэхүү одоо энэ өөрчлөлтийг бол авч бол эхэллээ. Зургийн аппликейшн бол энийг бол яалтч засагдсан гэж хэлэхэд бол болно. Ягаад тэгэхээр өмнөх iOS 18 дээр маш олон хэрэглэгч нар Photos аппликейшн бол ашиглахад амар сонин зүгээр л бүр үнэхээр сонин болчихжээ гэдэг үнэхээр маш их гомдол явсныг сонссон учраас л гэж би бодож байна. Photos application бол маш энгийн болсон. Бүх зураг за тэгээд collections буюу нэг категориор нь хардаг. Тэгээд search гэдэг баруун доод болонд нь ерөөсөө ийм гурван зүйл бол маш цомхон минималист байдлаар бол харагддаг болсон байна. FaceTime-аар хүнтэй ярихад одоо дуудлага таслах, микрофоно нээж авах гэх мэт зүйлсүүд маань баруун болонд нь бол харагддаг болсон байх нэ. CarPlay ч гэсэн бол одоо өөрчлөгдөж байгаа. Шинэ UI менюуд маань бол орж ирж байгаа. Тэгээд ерөнхий мэдээж хэрэг iOS дээр байсан тунгалаг шин чанар бол агуулгадж байгаа. Dark mode-оор харж болно. Одоо root маань явж байгаа давхар одоо дуудлага орж ирэх, мессежнүүд гэх мэтчлэн бүх UI менюуд нь бол ингээд шал өөр бол ингээд болж байгаа юм билээ. Widgets мэдээж хэрэг бол байдаг. Тэгээд widgets-үүдийг тавьж болно. Phone application нэлээд өөр болсон байгаа. За мэдээж хэрэг доотлогын тунгалаг байдал бол байна. За тэгээд favorites контактын дээр нь гарах юм байлээ. Тухай контактаас яг ямар мессежүүд ирсэн, хураангуй нь болон тэг гэх мэтчлэн яг товч бүх агуулгыг ингээд бас ингээд апдейт маягаар бол гэдэг бол харж болдог болсон байх нэ. За тэгээд дараагийнх нь ярих зүйл нь болохоор screening call гэдэг аюу гой зүйл бол орж ирсэн байна. Тэр нь болохоор танихгүй дуудлага ирвэл таны iOS 26 та утас тэр танихгүй дугаар руу та хэн бэ? Тэ ямар зорилгоор залгаж байгаа вэ гэдгийг нь бол асуух юм билэ. Хэрвээ тэрэнд нь хариулах юм бол одоо тэр ирж байгаа дуудлага маань
одоо дуурч эхлээд тэр тухайн утасныхаа эзэн маань энэ тэр хүн юм байна. Ийм учраас над руу залгаж байгаа байна гэдгийг утсан дээрээсээ хараад тэгээд дуудлагыг авах үгүйгээ бол шийдэх юм байлээ. Энэ бол надад бас нэлээд гоё өөрчлөлт бол санагдсан. Phone application дээр дараагийн холбоотой зүйл нь юу гэхээр holding call бол байгаа. За ингээд уцаар ингээд ярьж байхад хүлээлгийн гурам дээр ингээд хүлээгээд аюу хэцүү тийм тохиолдлууд бол үүсдэг. Тэгэх юм бол энэ phone application дээр их энэ ухаалаг үйлдэл маань яаж байгаа гэхээр чамайг одоо тэр хүлээлгийн гормын дуусах үед мэдэгдэн. Тэр үед чи одоо үргэлжлүүлээд одоо уцаа авна гэсэн үг. Тэгэхээр байнга одоо 5 минут, 10 минут ингээ маш их хүлээдэг бол тэр хүлээлтийг одоо чиний өмнөөс хоолт одоо хизээ яг тэр дуудлага нь үргэлжлүүлж явах нь тэрийг нь хүлээж агаад бол цаг бас чиний хувьд бол хэмдэж бол болох нэ. За message application дээр бас аюу гой өөрчлөлт бол орсон байгаа. Backgrounds буюу message-ийн талын зургийг бол default одоо wallpaper-уудыг сонгож болно. Эсвэл өөрийнхөө гар утасны зургуудаа сонгож болно. Эсвэл мэдээж хэрэг AI-аар generate хийсэн зураг хүртэл одоо ардталт нь бол тавьж болдог болсон байх нэ. Polls буюу group-ээр одоо messenger хоорондоо ярьж хахад одоо poll ингээ санал асуулга бол тавьж болдог болсон байна. Тэгээд энэ бас ухаалгаар хүртэл ажилт юм элэ. Одоо чинь хоорондоо ярьж байгаад яг тийм санал асуулах юм юм ярихгүйд шууд одоо Apple Intelligence маань танаад одоо create poll хийх үгүй юу гэдэг одоо suggest менюг бол одоо keyboard-ны дээр бол гаргадаг болсон байх нэ. Бас маш олон хүмүүс бол хүсэлтийг явуулдаг гэсэн юм байна. Тэрний юу гэхээр одоо ч мэдээж нэг хүн iMessage ингээ бичиж хахад индикатор ингээ typing гэдэг нь бол гардаг. Харин ямар үед гардаггүй байсан бэ гэхээр бөөндөө бичиж байхдаа хин юм бичиж байгаа нь бол харагддаггүй байсан бол iOS 26-гийн одоо group chat дотор бол одоо мессежээр бичиж байгаад хин нийт яг бичиж байгаа нь бол харагддаг болсон байх нэ. Unknown senders гэж бол тусад нь бол байдаг болсон байна. Spam систем болсон байна. Тэгэхээр юу вэ гэхээр unknown одоо дугаар нь мэддэхгүй эсвэл spam мессежүүд бол notification чамлуу илгээхгүй зөвхөн чиний контактанд байгаа хүмүүс мессеж явуулах юм бол одоо notification ирнэ гэдэг бас юм шин тохиргоотой болсон байна. За тэгээд зураг generate гэдэг Apple Intelligence-ийн үйлдэл дотор ChatGPT style гэдэг шинэ одоо нэмэлт функцүүд бол орж ирж байгаа юм байна. Хоёр шинээр хийсэн бол одоо цоошин эможиг хооронд нь бас ингээ холиод mix гэдэг функц маань бол одоо ингээ нэмэгдсэн байна. Live translation гэдэг бол маш гоё функц бол нэмэгдсэн. Тэр нь бол одоо хэд хэдэн аппликейшнүүд дээр бол ажиллана. Жишээ нь мессежн дээр одоо ингээ хоорондоо гадаад үнтэй ингээд одоо харьцаж байхад яг тэр тухайн тэр мессежүүдээ ямар хэл рүү хөрвүүлэх үү гэж спан уу юу ерөнхий том хэлүүд бол одоохондоо бол байгаа. Мессеж аппликейшн дээр бол орж ирсэн байна. Гадаад хүнтэй FaceTime хийж яхад тэр хүн чинь гадаадаар ингээд ярьж ангууд чиний дотоодын хэл рүү ингээд шууд скрипт маягаар ингээд орчуулж бол харуулдаг болсон байна. Тэр нь бол маш гоё бол санагдсан. Хүнтэй уцаар ярьж байхад хүртэл одоо энэ хүү орчуулахын translation маань ажиллах нь байна. Apple Music application дээр lyrics translation гээд гадаад дуртай дуугаа сонсож явах юм бол тэр гадаад дуу чинь яг чиний хэл дээр яг бас ингээ орчуулж бол харуулдаг болсон байна. Pronunciation буюу одоо бас ингээ гадаад дуу явж байхад тэрийг яг одоо өөрийн чиний хэл дээр яг одоо гайлаглаад яг юу гэж дуудахыг нь бас ингэж бол харуулж байгаа юм байна. Apple-ийнх нь өөрийнх нь дефолт өөр дээр нь байдаг одоо Apple Maps гэдэг мэдээж хэрэг аппликейшн бол жил болгон бол мэдээж хэрэг шинжлэгддэг. Тэгээд хэд хэдэн функцүүд бол орж ирээд шинжлэгдсэн юм. Тэгээд миний хувьд бол Google Maps-ыг угаасаа байнга ашигладаг учраас Apple Maps ашигладаг учраас энэ бол нэг надад бол санагдаагүй. Тэгээд бас угаасаа нэг айхтар бас онцгийн зүйл бол хараахан бол нэмэгдээ гэж бол миний зүгээс бол харсан. Нилээд хэдэн автомашины компаниуд wallet application дотор автомашиныхаа түлхүүрийг дижитал маягаар бол хадгалдаг болсон. За тэгээд үүн дээрээ нэмээд дахиад одоо ойролцоогоор нэг 10 гаруй автомашинууд за тэгээд цаашдаа бүр олон автомашинууд өөрсдийнхөө дижитал түлхүүрийг бол одоо Apple Wallet application дотор нь бол байршуулахаар хөгжүүлэлт нь бол ингээ явагдаж байгаа юм байна. Өөрийнхөө одоо пассворд, өөрийнхөө бас дижитал хэлбэрээр хадгалах боломжтой ID, пассворд одоо юу гэдэг иргэний өмнөх маягийн зүйл мэдээллүүдээ бас Apple Wallet application руугаа оруулж болдог болсон байх нэ. Цоошин application бол орж ирсэн. Цоошин application орж ирэхэд бол ер нь бол би бол дуртай байдаг. Тэгэхээр сүүлийн хэдэн жилээс бол ер нь бол дургу болчиход байгаа. Гэхдээ ямар ч юм энэ хүү iOS 26 дээр Games гээд тусдаа яг App Store шиг ажилдаг яг зөвхөн тоглоомонд зориулагдсан бүр тусдаа юм Games гэдэг аппликейшнд бол ингээ болж байгаа юм байна. Скриншот хийх юм бол одоо UI меню нь бол бүр шал өөр бол харагддаг болсон. Visual Intelligence талдаа скриншот хийгээд тэрэн дээр хэм ашууд ингээ дуугуулад арилгаад эсвэл яг тэр зүйлийн холбоотой зүйл дээр search гэж дараад эсвэл яг шууд ask гэж яагаад шууд ChatGPT-гээс асуугаад бол ингээд явах боломжтой болж байгаа маань. Тэгээд Visual Intelligence-ийн одоо үйлдэлүүд маань ингээд баг багаар бол сайжраад явж байгаа юм байна. За тэгээд ивент дээр яг iOS 26-гийн талаар дурдаагүй яг зүйлсүүдийг бас ерөнхийд нь нэг багцлаад бол харуулсан. Тэгээд та нар яг паузлж байгаад яг юу юм сонирхолтой байна гэдгийг бол эндээс бол харж болно. Миний анзаарснаар бол яг тэр adaptive power гэдэг батарейны зүйл, тэгээд estimated time to charge гэдэг iPhone-о залгах мөчид хэдэн минут хүртэл яг хэдэн үеийг одоо тийм 30 минутын дараа 80% хөрөнгө гэдэг юм уу тийм мэдээлэл бол одоо лог скрин дээр бол харж байгаа юм билээ. Тэр нь бол маш гоё санагдсан. iOS 26-гийн дараа WatchOS 26-г бол ярьсан байгаа. За тэгээ мэдээж хэрэг бүх үйлдвэрлэлийн систем дээр энэ жил
жигд бүгдэнд нь одоо liquid glass буюу тэр тунгалаг загварыг бол оруулж ирсэн байгаа. Энэ WatchOS дээр хүртэл байгаа. За тэгээд өөр WatchOS дээр гоё орж ирсэн зүйл маань юу вэ гэхээр чихвчээ зүгээд дасгалыг явж байхад яг одоо чамайг давхар operator маягаар чиний чихэнд та тэтгэл мэдрэггүйлээ таны энэ сарын амжилт тийм байна. Энэ одоо байдлаа битгий алдараа цаашдаа те байнгын мэдвэтэй байгаарай гэж одоо хоорондоо ярьдаг тийм хувийн туслах шиг маягийн зүйл ингээд дасгал хийж яхад тэр зүйлээ сонсоод бол явж болох юм байлээ. Ухаалаг стактай болсон юм байлээ. Тэр нь болохоор чамааг ер нь яг өдийг хүртэл цагаа яаж ашигласнаас хамаарат яг тухайн цагуудад нь яг одоо ухаалгаар яг шууд санал болгоод энэ стакаа та хэрэглэхгүй энэ аппликейшн хэрэглэхгүй гэж бол автоматар suggest хийж бол гарч ирэх юм байлээ. Цагаа зүгээ явж байхад notification ирэх юм бол тэр notification та нар шууд dismiss хийхийг хүсвэл шууд бугуугаа ингээд сэгсрээд бол хөдлөгчих юм байлээ хажуу дэшээ. Тийм бол шууд notification маань шууд дэшээ dismiss хийгээд буцаад lock screen бүтнээр бол харагдах юм байлээ. Message application дотор маань одоо бас яг холбоотой юу ярихаас хамаарат танаа найз чамаас хаана гэх юм бол шууд suggest маягаар шууд одоо өөрийнхөө байршлыг явуулах уу гэх маягаар suggest бол хийдэг болсон юм байна. За тэгээд ерөнхийд нь анзаарах юм бол WatchOS дээр эдгээр зүйлсийг бол багтаасан байгаа. Тэгээд WatchOS дээр бас их маш цомхон болоод апдейт болж таарж байна. tvOS 26-гийн хувьд бас мэдээж хэрэг тунгалаг liquid glass дизайныг бол авсан байгаа. За тэгээд tvOS дээр их control center бас харагдсан нь бол бас маш тунгалаг бол харагдчихсэн. Тэгээд айхтар дуртахаар зүйл бол байгаагүй. Ерөнхийд нь базаад бол эдгээр зүйлс бол нэмэгдсэн. iOS-ийн дараа орох маш чухал зүйл бол мэдээж хэрэг macOS бол байдаг. Тэгээд бас богинохон хэлбэрээр рекламыгаар одоо Mac-ийн лого тэгээд Craig ах нэг тийм машин дотор суугаад аягүй сүртэй явжсэн чинь зүгээр л нэг тийм жижигхэн машин дугуунд гүйцэхдээ бас нэг тийм инээдмийн байдлаар ялцч Craig ах дандаа л гэж гарч ирдэг. Тэр нь бол одоо маш олон жилийн турш байна. Энэ нь одоо ивент дээрх одоо хамгийн инээдтэй хэсгүүд бол байдаг. За тэгээд энэ жилийн үед macOS яг ямар нэршил авах вэ гэдэг бас чухал зүйл бол байна. Тэгээд энэ удаад бол macOS Tahoe гэдэг одоо голын эрэг дагуу тойроод байдаг тэр одоо үзэсгэлэнт байгалийн газраар одоо нэрлээд macOS 26 маань аль бисийн нэршил macOS Tahoe гэж энэ жилээс бол явж байгаа юм байна. Дизайныг бол мэдээж хэрэг liquid glass гэж саяны дурдсан тунгалаг загвар бол бас бүх аппликейшн үйлдвэрлэлийн системийн бүх хэсгүүдэд бол тусгагдаж бол өгж байгаа юм байлээ. Тэгээд бас нэг гоё өөрчлөлт нь болохоор фолдруудаа өнгөөр нь бас ингээ өөрчилж болдог. Дээр нь ингээ бас юм эможи маягаар стикер маягаар бас ингэж бол өөрийнхөө хүсснээр бас ингэж өөрчилж бол ингээ болдог болсон байх нэ. Яг iOS дээр ихтэй адилхан яг бүх аппликейшнуудаараа юм класс хэлбэрээр харж болно. Бас ингээд те tint байдлаар өнгийг нь өөрчилж ингээ болж байгаа. Бас нэг зүйл нь юу гэхээр iPhone дээр ингээд яг live activity гэдэг lock screen дээр гарч байхад тэр нь одоо бас давхар continuity гэдэг функцээрээ дамжаад Mac-ийнхаа одоо бас ингээд дээдлэлт зэрэг ингэж бол харагддаг болсон байна. Phone application бол цоошнэр macOS дээр ингээд бол орж ирж байна. Тэгээд яг өөрсдийнхөө гар утсан дээрх phone application-ыг ашигладаг шиг яг macOS дээр хүртэл одоо шууд дугаараа игээл шууд залгах ингээд бол ингээд боломжтой болж байгаа юм байна. Apple Intelligence-ийн химэл оюун ухааны үйлдэлүүдийг shortcuts-тай ингээд нийлүүлээд ингээд синхрон бол ингээд ажиллуулж байгаа юм байна. Тэгээд энэ нь бол одоо яг юунд бас аягүй тусалж байгаа гэхээр Spotlight search дээр бол одоо маш олон шинэ одоо боломжууд бол үүсэж байгаа. За жишээ нь бол дуртахад зөвхөн шүү send email гэх юм бол тэрнтэй холбоотой shortcut үйлдэлээ бүр заавал send email гэж бичгүүгээр зүгээр SM гэхэд одоо шууд мессеж шууд бичих боломжтой байдал руу шилжин зүгээр AR гэх юм бол add reminder гэж шууд үйлдэлийг бол хийн гэх мэтчлэн ингээд shortcuts-тай холбоотой ингээд Spotlight дээр ингээд яг иймэрхүү шууд цаг хугацаа товчилсан ийм шинэ функцүүд бол ингээд Spotlight дээр орж ирж байгаа. Тэгээ ялчгүй macOS дээр чухал зүйл бол Spotlight байдаг. Тэгээд ийм гоё шинэ үйлдэлүүд бол орж ирж байгаа юм байна. Бас нэг маш гоё санагдсан ганц зүйл нь энэ macOS дээр миний хувьд бол ялтчгүй энэ clipboard байсан. Ер нь бол нэг зүйлийг copy хийхэд яг ганц ингээ хадгалагдаад бол тухай үедээ бол явдаг. Тэгэх юм бол Spotlight дээр яг clipboard-а харах юм бол өмнө хийсэн copy хийсэн юмнууд маань ингээ list маягаар бол ингээ харагдах юм байна. Энэ нь бол маш гоё санагдсан. Тэгээд өмнөх яг уул нь бол copy хийсэн одоо зураг ч юм уу юу ч үгүй яг заримдаа бол яалчгүй хэрэг болдог. Тэгээд яг жагсаалт маягаар ингээ өмнө нь copy хийсэн юмнууд ингээ Spotlight дээр бол ингээ харж болж байгаа юм байна. За тэгээд мэдээж хэрэг macOS дээр бол тоглоом тоглож болно. Тэгээд тоглоомын сонголтууд бол нэмэгдэж байгаа гэж бол хэлж ийсэн. За тэгээд ерөнхийд нь базаад macOS дээр бол эдгээр ингээ өөрчлөлтүүд бол ингээ орсон байх нэ. visionOS 26-гийн хувьд бол одоо widget-үүдийг ер нь бол бас их аягүй гоё болж байгаа юм байлээ. Хүссэн аппликейшнуудынхаа widget-үүдийг одоо тий харагдах өнгө байдал ингээд цаашаага widget маань хэр ингээд одоо хойшлох уу эсвэл наашаага ингээд одоо төвийж харагдах уу гэх мэтчлэн бас нэлээд бол одоо widget-үүдийг бол өөрчлөлт бол болдог болсон байна. За тэгээд цагны одоо widget-үүдийг одоо өөрөөнийхөө хаана ихтэй тавихтаа янз бүрийн загваруудаар ингэж бол тавьж бол өөрчлөлт ингээд болдог болсон байна. За тэгээд persona буюу одоо хүнтэй
FaceTime хийж байхад чиний одоо хиймэл царайны дүрс чинь бол өмнөхөөсөө бол арай илүү бодиттой бол ингээд харагдаж эхэлж байгаа юм байна. PlayStation-ы тоглохдоо ашигладаг тэр одоо гар нь одоо Vision Pro-той бол ингээд ямар ч асуудалгүй ингээд бол холбогдоод бол ингээд ажиллаж болж байгаа юм байна. За тэгээд ерөнхийд нь бол харж байхад Vision OS тэр бол одоо эдгээр зүйлс бол нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд ярьсан үйлдвэрлэлийн систем нь болохоор iPadOS 26 бол байж таарсан. За тэгээд iPadOS-ийн энэ жилийн онцлог хамгийн чухал өөрчлөлт нь юу гэхээр ерөөсөө multitask буюу олон аппликейшнуудыг зэрэг ашиглах одоо функцүүд маань илүү бол одоо сайжирсан байлээ. За жишээ нь бол одоо ямар нэг аппликейшн бүтнээрээ харагдаж хахад дэлгэсний баруун доод болон тийм хар зураас бол харагдан тэр зураас нь дээрээ дараа дэлгэсэн дээрээ ингээд одоо хөдлөхөд шууд одоо аппликейшн маань жижигрэх юм байлээ. Тэр нь бол надад шууд яг Mac дээр яг ажиллаж байгаа юм шиг мэдрэмжийг төстэй өгөндөө гэж бол бодогдуулсан. Нэмэлтээр одоо аппликейшнуудыг нэмэх юм бол мэдээж хэрэг дэлгэсэн дээрээ нэмээд явчих болно. Ухаалаг keyboard руугаа холбох юм бол курсор гарч ирээд тэгээд яг хаах эсвэл одоо нэг доошогоо хураах эсвэл бүр яг бүтэн дэлгэц рүү шилжүүлэх тэр яг 3 icon бүр яг macOS-ийнхтэй яг бол ер нь бол адилхан харагдчихсан. Тэгээд ер нь бол баг iPadOS маань эцсийн байдлаар macOS шиг болохгүй ч гэсэн ер нь бол нэг баг саг юмнуудаараа яалтч ингээд төстэй болж бол ингээд эхэлж чинь 4 аппликейшн хуваацсан байхад нэмээд аппликейшн хүртэл одоо нэмээд бол харж болох юм байна. Files application доторх одоо фолдерууд файлуудаа шууд одоо iPadOS-ийн тэр dock дээр бол ингээд тавьж болдог болсон байх нэ. Энэхүү iPadOS 26 болон iOS 26 дээр хоёр дахь шинэ аппликейшн бол орж ирж байна. Тэр нь болохоор Preview гэдэг нэртэй аппликейшн. Энэ нь болохоор PDF-ийг edit хийх бол зорилготой байлээ. Multitask-тай холбогдуулсан хамгийн чухал гоё санагдсан зүйл нь надад юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар одоо видеотой холбоотой аппликейшн монтаж хийж яхад эдит хийж яхад экспорт одоо үйлдэл хийж ийл та. Тэгэх юм бол яг экспорт хийж яхад нь тэр аппликейшнээс гараад өөр аппликейшн руу орох юм бол тэр дээдлэлт нь widget маягаар дээдлэлт нь notification маягаар яг тэр тухайн одоо функц маань яг хэдэн хувьд яаж явж байгаа гэдэг нь яг лайв байдлаар шууд байдлаар бол ямар ч аппликейшн руу орсон талд нь бол яг ажиллаж байгаа байдал ингээд бол харагдаж байгаа юм байлаа. Энэ нь бол надад маш гоё санагдсан. За тэгээд ерөнхийд нь iPadOS дээр эдгээр бол өөрчлөлтүүд бол одоо орж ирсэн байх нэ. За саяны ярьсан бүх хөгжүүлэлтийн шатны одоо үйлдвэрлэлийн системүүд маань яг тухайн өдрөө одоо хөгжүүлэгч нартаа зориулсан developer beta бол одоо ингээд яг суулгаж ашиглах бол боломжтой. Public beta нь болохоор 1 сарын дараа буюу 7 сард бол гарна. Энэ намар яг албан ёсоор бүх хүмүүс цацагдах яг албан ёсны хэлбэр нь бол одоо намар бол гарнаа. За тэгээд мэдээж хэрэг уламжлалсаар ивентний төслийг бол Team Cook бол хийдгээрээ хийсэн. Тэгээд хамгийн сүүлд нь нэг тийм урлаг соёлын үйл ажиллагаа болоод нэг дуу бол яваад тэгээд бол энэхүү ивент маань бол дууссан байгаа. iOS 26 дээр яг ивентэн дээр бол аль бисаар хийлээгүй дараа нь Apple-ийн сайт руу ороод бол шалгахад iPhone 10R, iPhone 10s, iPhone 10s Max гэдэг энэхүү 3 гар утас маань ингээд энэхүү iOS 26 ингээд аль бисаар суух боломжгүй болоод iOS 18 дээрээ үлдээд одоо ингээд хасагдчихээн. Тэгээд маш харамсалтай. Он гарахаас өмнө ер нь бол одоо дараагийн гарах үйлдвэрлэлийн систем буюу одоо iOS 19 буюу одоо энэхүү iOS 26 дээр iPhone 10R, iPhone 10s 2 маань болоо тестжүүлдэх нэ гэж хэлсэн боловч тэгээд сүүлд гарсан шинэ шуу мэдээнүүдээр бол одоо энэхүү гар утсууд маань хасагдана гэсэн бол маш муухай мэдээ бол явж ирсэн. Тэгээд энэ нь бол ингээд бол биелгэлээ. Одоо тийм учраас яалтчгүй одоо iPhone 10R болон iPhone 10s, 10s Max гэх энэхүү хоёр гар утсандаа зориулсан хүндэтгэлийн бичлэгийг бол яалтчгүй зайлшгүй бол миний хувьд бол одоо хийн. За тэгээд хэдүүлээ одоо дараагийн бичлэгээр iOS 26.0-ийн developer beta 1 бичлэгээр бол одоо тун утгагүй бол одоо уулзцаая.